Сайн байцгаана уу? DBS-ийн үзэгчид та бүхэндээ орой мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний албанаас эргэлэн бэлтгэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлжид дугаараа танилцуулахад бид бэлэн болоод байна. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээлэл хүргье. Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр дэлхийн эмч нарын баярын өдөр тохиодог. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч сувилагч, их баригч нарын дуу хоолойг сонсож тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх өдрийг Монгол Улс орон даяар өнөөдөр өрнүүлж байна. Тэгвэл Дархан улаан аймгийн хэмжээнд одоогоор 370 орчим эмч ажилтнууд иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ажилласаар байна. Эрүүл мэндийн салбарын стратегт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, амжилт бүтээл гаргаж байгаа. Мөн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, эмчилгээ оншилгын үйлчилгээний сайн туршлагыг олон нийтэд сурталчлан, түгээж танилцуулан ажилласан эмч нартаа шагнал гардуулах хүндэтгэлийн баярын хурал өнөөдөр боллоо. Арга хэмжээний үеэр эмчээ сонсыг хилцүүлэг өрнөж, эрүүл мэндийн яам аймаг сумын нэрэмжит шагнал, мөн хүндэтгэлийн дэвтэрт алдаршуулах, эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрчний эвлийн хороодын мөнгөн шагнуур шилдэг эмч нарын шагналыг гардуулж өгсөн юм. Мөн Дархан улаан аймгийн 2025 оны шинэ технологи нэвтрүүлсэн шилдэг эмчээр Дархны нэгдсэн эмнэлгийн поликлиник нэг дасгийн дотрын их эмч Инх Жимэг, үйлчлүүлэгчийн талархал хүлээсэн шилдэг эмчээр Дархны нэгдсэн эмнэлгийн их эмч Үлзий Жаргал, шилдэг манлайлагч эмчээр Ариун Болд, анхан шатны тусламж үйлчилгээний шилдэг эмчээр Орхон сумын их эмч Сүх Очир, шилдэг судлаач эмчээр Мис заслын тасгийн их эмч Цэрэнжав, шилдэг шүдний тусламж үйлчлэгээ үзүүлсэн эмчээр Дархан харцтай эмнэлгийн нүүр амны гажиг тослын эмч Дэмэд Вандангийн гуа маргал нар тус тодроод байна. Дэлхийн эмчнэрийн баярын өдрөөр шилдэг технологи нэвтрүүлсэн эмчээр шалгарсан байна. За энэ бол одоо манай нэгдсэн эмнэлгийн болон манай багийн одоо шагнал гэж ойлгож байгаа. 2021 оноос 2024 оныг дуустал Дархан улаан аймагт Орбис олон улсын байгууллага тэгээд Дархан нэгдсэн эмнэлэг хамтраад диабетийн одоо чихрэншчингийн төсөл хэрэгжүүлсэн байгаа. Тэр төслийн үр дүнд Дархан улаан аймгийн чихрэншчинтэй иргэдийн чихрэншчингийн шалтгаан нүдийн хүндрэлийг илрүүлэх одоо 3 жилийн төсөл явсан. Үүний үр дүнд бид хэд 1270 орчим иргэдийн чихрэншчинд өрсөн сэргийлэх хүслийг хийсэн. Үүнээс 400 орчим нүдний хүндрэлтэй иргэдийг оншилсан бөгөөд эдгээрээс бараг 70 орчим хүнийг нүдний сохирлоос одоо өрсөн сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот руу лазер эмчилгээ болон дараагийн шатлалын эмчилгээнд явуулсан байгаа. Тэгээд манай диабетийн нэгж болохоор хоол зүйчтэй, сурагч багштай, тэгээд миний бие дотоодч хүрлийн эмчилгээ 3 өдрийн бүрэлдэхүүнтэй ажилдаг. Манай багийн, манай нэгжийн ажлыг өнөөдөр үнэлээд энэхүү шагналыг олгосон байна. Баярлалаа. Нийт Дархан улаан аймгийнхаа эмч нартаа дэлхийн эмчнэрийн баярын мэнд хүргье. Үйлчлүүлэгчийн талархлыг хүлээсэн эмчээр шалгарсан би. Ерөнхийдөө би бол үйлчлэгчийг их хүндэтгэж харьцдаг. За тэгээд Дархан улаан аймагт болохоор би нүдний эмчээр 6 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө хандлага сайтай байснараа л үйлчлэлтийн юг татсан эмч болсон байх гэж бодож байна. Бүх эмч нар болон багш нартай олон улсын эмчнэрийн баярын мэндийг хүргье. Эндийн газар даргын нэрэмжит шилдэг манлайлагч эмч гэсэн номинацийн эзэн болсон. За ингээд энэ өдөр дэлхийн эмчнэрийн баярын өдөр тохиож байгаа. Тэгээд нийт эмч нартаа баярын мэнд хүргье. Би энэ мэслийн эмч мэргэжилтэй. Энэ мэргэжлээр би 18 дахь жилдээ ажиллаж байна. Дарханд анх мэслийн эмчээр төгсөж ирсэнээс хойш 18 дахь жилдээ ажиллаж байна. Миний ерөнхийдөө нарийн төрөлдсөн мэргэжил гэх юм бол би мэс засал дотроо хүүхдийн мэс засал, бүдүүн шулуун гэсний мэс засал, судасны өнгөц судасны мэс чиглэлээр нарийсж ажиллаж байгаа. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёр гүйцэтгэлээр ажиллаж байгаадаа баяртай байна. Ингээд нийт эмч нартаа эмчнэрийн баярын мэндийг хүргье. Орхон сумын эрүүл мэндийн төвийн эмч одоо Орхон сумд буюу анх шатны 5 дахь жилдээ ажиллаж байна. Би яагаад сумын эмч болох зорилготой байдгаар сумын эмч бол ерөөсөө бүх зүйлийг газар дээр нь шийддэг. Хамгийн зөв найдвартай арга хэмжээ авч чадах юм бол тэр хүний амьдрах, идэх магадлалыг маш их одоо ахиу хувиар нэмэгдүүлж чаддаг. Дээрэс нь одоо наривчлсан онцлог шинжилгээ байхгүй үед бүгднийг толгой дээр авч тэр нь бол мэдлэг, оюун ухаан, чадвар, хурд хүч, сэтгэл бүгдийг л харуулж чаддаг хүмүүс сумын эмч гэж би бол хардаг. Дархан улаан аймгийн хэмжээнд одоогоор 370 орчим эмч иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ажиллаж байна. Тэдний нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, иргэд үйлчлүүлэгчдийн харилцаа хандлага, цалин хөлсний асуудал гээд ярилцах хилцэх асуудал цөөнгүй бий. Залуу эмчийн хувьд болохоор ер нь дунд үе бол ахмад үеийнхээ эмчнараас илүү их тэдний одоо дуршлаг, бахархал, за энэ мэрэгжлийнхэн цаашдынх нь одоо бид нар яг юу хийх ёстой юм бэ гэдэг тэмчиг тэгсэн маань илүүтэйгээр хүссэн сайхан хурал зөвлөгөө болж байгаа гэж харж байна.
За миний хувьд болохоор одоо бас энэ жил инженер онол практикийн хуралд оролцоод за амин холбоо өрх эрүүл мэндийн төвийн хувьд нэгдүгээр харь эзэлсэн юм амжилттай байгаа. За тийм тэгээд бас тэр баяраа хуваалцаа явж байгаа одоо баяртай байна. Энэ жилийн маань ер нь эмчнэрийн баяр их онцлог болж байна л доо. Энэ ялангуяа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмчнэрийнхээ илүү их ашигт тал руугаа хандсан. За тэдний ерөнхийдөө илүүтэйгээр одоо хүндсэнлэг ивтэй болж байгаагаар онцлог байгаа тийм. За бид нар болохоор нөгөө онол практикийн хурал дээр нийгэм цаг үед тохиолдоод байгаа хүүхдүүдийн 6-аас 17 настай хүүхдүүдийн стрептококкийн халдварын талаарх ер нь зарим хүчин зүйлсийг судалсан юм сэдвэр судалгаагаа хийгээд тэг амжилттай оролцсон байгаа. Мэдээж нөгөө эмчнэрийн хувьд нийгмийн хамгаалалт талаас нь илүүтэйгээр бас дэмжих шаардлагатай болов уу гэж харж байна. Маш их боловсон үеийн эрүүл мэндийн салбарт ажиллах эрч хүчтэй залуучууд бол байна. За тэгээд мэдээж бидний хувьд болохоор нийгмийн хамгаалалт талаасаа за тэгээд нөгөө эмчийнхаа эрх ашиг хамгаалах талаасаа илүүтэйгээр шатанда хийгдэх ажлууд байна гэж харж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар бүх эмч мэрэгжилтэн маань одоо нийттэйгээ харьцах, харилцаа, хандлага, за мөн үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн холбоотой цаашдаа хэрхэн яаж бат бөх холбоо үүсгэх тал дээр нэлээд бас фокуслсан өдөр болж энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Цаашдаа Монголын эрүүл мэндийн салбар юун дээр тулгамдж байгаа асуудлыг тэрийгэ шийдэх тал дээр чиглэж явж байгаа болов уу гэж харагдаад. Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд бол цаашдаа эх жилд 3 дахь шатлал руу явуулах иргэдийнхээ орцлог зогсоох тал дээр шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа. За үүнд бол одоо дүр сонжлогооны талаас 3 дахь шатлалаас онлайны төвшөнд байнгын харилцаа холбоотой болсон ПАК систем шинжлэгдэж ирсэн байна. 2 дугаар талаар тэрхээр дурангийн одоо онцлогын эмчилгээнд дээр шинэ одоо мэсэлтийн ажиллбар нэвтрүүлсэн байна. За мөн одоо энэ жилдээ багтаад одоо дархан нэгдсэн эмнэлэгд байна. Одоо ангиографийн аппарат одоо бас суйрлагдах бэлэн болоод ажил нь явагдаж байна. Шинэ боловсон хүчнүүд нь бэлтгэгдэж байгаа ийм сайхан мэдээлэлтэй 2025 оны маань эмч ноён баяраас өгж байна. Дархан аймгийн эрүүл мэндийн салбарын хамгийн онцлог мэдээлэл бол Дархан хотноо төвийн бүсийн хэмжээний 3 дугаар шатлалын томоохон эмнэлэгтэй болох ажил юм. Гадаадын хөрөнгө оруулалттай тус эмнэлэг баригдвал шинээр олон ажлын байр бий болно. Иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн мананд 2 сэтгэлээр зүтгэж ажлын хүнд нөхцөлд ачааллыг үүрч зүтгэдэг нийт цагаан нөмрөгт бааtruудаа олон улсын эмчнэрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хөтөлбөрийн дараагийн мэдээлэл хүргье. Жиглбүрийн 3 дугаар сарын 4 дахь 7 хоногийн пүрэв гарагт зарлан мэдээллийн дуус төхөөгөөр ажиллах дадлаг сургуулийг хийдэг. Газар хөдлөлтийн хүч давтамж сүүлийн жилүүдэд Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхийн дахинд нэмэгдэж байгаа учраас гамшиг эрслээс өөрийгөө хамгаалах талаар мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал болоод байна. Монгол улсад 2024 онд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийн 40 орчим тохиолдол бүртгэгдэж, газар хөдлөлтийн тоо цаашдаач нэмэгдэх хандлагатай байгаа юм а. Иймд иргэн бүр гамшигын үеийн мэдлэгтэй байх нь чухал болоод байна. Өнөөдөр 3 дугаар сарын 27 оны пүрэв гарагийн 16 цагт Монгол улс орон даяар гамшигын аюулын дууц дохио дугуурлаа. Эхний дохио дугуурхад иргэд бүгд суу нуугд хүлээ гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж төр хүлээх хэрэгтэй. Хэрв та гудамжинд явж байвал гэрэлтүүлэг цахилгааны тулгуур багна өндөр барилга байгууламжаас холдож биеэ хамгаалан түр сууж хүлээх хэрэгтэй. Харин тээврийн хэрэгслээр зогсож байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээх хэрэгтэй. 2 дахь дохио дугуурхад яарч сандралгүй нэгийн цуванд орж баруун гартлаа баримтлан гүүхгүй эргэж буцахгүй нэгнээ түлхэхгүй гэсэн дүрмээ баримталж байгаа газраасаа гарч аюулгүй талбай цугларна. Гарахтаа цахилгааншаа дагшилахгүй байхыг анхааруулж байна. Харин 3 дахь дохио дугуурхад өөрийн хараалын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаал нь бүртгүүлэх ёстой. Өнөөдөр аж ахуй нэгж байгууллага бүр дадлах сургуульд идэвхтэй нэгдлээ. За өнөөдрийн насаа сургууль маань Монгол Улсын шадар сайдын 2011 оны 349-340-р тогтоол нүүлгэн шилжүүлэх тасгал сургууль зарлан мэдээллийн дуу тохиор ажиллах журмын дагуу ажиллаж байна. Монгол Улс даяар 1 зэрэг 16 цагт. За энэхүү тасгал сургуулиар ард иргэд маань бол газар хөдлөлтийн гамшигаас урьсан сэргийлэх ямар багаж техник зөвлөмж байх хэвээр би одоо ямар мэдлэгтэй байх хэвээр За эхний дуу тохио 2 3 дахь дуу тохиогоор би ямар үйлдэлүүдийг хийх хэвээр. За ингээд барилга байгууламжинд байвал барилгын гадаа байвал хэрхэн амьд үлдэх талаар ер нь амьдрах ухааны талаар чиглэсэн ийм хүү дадлаг сургууль боллоо. За ерөнхий боловсролын сургуулийн хувьд одоо энэ 7 хоногийн бие даалтын 7 хоногтой чиглэсэн 30 минутын өмнө 3:30 цуглаад газар хөдлөлтийн талаар үлсэн сэргийлэх талаар сургалт орсон байгаа. Онцгой байдлын газрын алба багшд. За үүнээс гадна одоо газар хөдлөлтийн талаар мэдлэгээ аваад араас нь яг дасгал сургуулаа хийгдэхээр хүүхдүүдийн яг толгойд нь за яг ингэх хэвээр байна гэсэн илүү ухагдгүй нь орж ийнэ гэж харж байна.
За гинтийн одоо газар хөлт боллоо гэж үтэй, байгалийн гамшиг боллоо гэж үтэй. Хамгийн түрүүнд иргэд юун дээр анхаарах вэ? Байгаа газар та. За хамгийн түрүүнд газар хөдлөл боллоо. Эхний жижигхэл намттал байгаа газартаа ширийн доогоор Батбүх ширийн доогоор хатуу зүснээр орш нуугдана. За бүр одоо нуугдах газар байхгүй бол даацын хандаагуу толгоогоо хамгаалаад доошоо өдгөлнө гэсэн дуруунд талаараа. Дархан хот дох банкны салбарын дадлаг сургууль нэгдэж аранцны иж бүрдлээ шалгуулсан. Айл өрх бүр байгууллага бүр гамшигын үеийн аранцтай байснаар олон эрсдлээс өөрсдийгөө авран хамгаалах боломжтойг хэлж байна. За би Дархан салбарын худалдаа хөгжлийн банкнд жолоочийн ажил хийдэг. Өнөөдөр тэгээд энэ онцгой байдлын дууд тохиолн аюулгүйгээр ямар нэгэн байгалийн гамшиг үед тохиолдох бэлтгэлүүдэд хангачаад тэгээд шалгуулад байж байна. За таны аранцанд иж бүрэн зүйл байх шиг эхнээс нь танилцуулаад. За минийх бол одоо ерөнхийдөө яг аранцанд байгаа иж бүрэн байгаа. Одоо ингээ лаач хөдөн зүүн шөглөн байна. Тэгэл тэр олон үйлдэлт хутга сонин сэтгүүл тэгэл нөгөө нэг орчны газрын зураг аптек энэ орчны газрын зураг наач юм байна. Тэгэл аптек ариун цэврийн хэрэглэл тэгэл одоо 3 хоног идэх хүнс ус маань байна. Бэйли бэлэн байдал бас скотч радио хүсгэл гарч идэн бишок иймэрхүү юмнууд ямар ч байсан өөр юм тэгээд бэлтцсэн байгаа ийм юмнууд байна да. Та юу нэг дадлаг сургуулийг жил болгон хэр зүйтэй зүйл гэж санал байна. Би ер нь бол жолооч худалдаа хөгжлийн банкнд хамгаалтын ахлах ажилтан баянаар ажиллаж байгаа. Тэгээд одоо жолооч болчихсон. Тэгээд анх энийг өөрөө би нэлээд олон жил бас энийг өөрөө зохион байгуулад бас явж ирсэн. Хүн болгоо ер нь байнгын харанцтай байх хэрэгтэй. Хизээч ямар ч байдлаар бас нэг гинтийн осол аюул тохиол газар хөдлөлт осол гарахад бас бүхэд бэлэн байдал ер нь байх ёстой. Одоо юм бэлтцэл баймаар байх гэж хэлмээр байна. Газар хөдлөлтийн аюул бол олон хүний амнаас хүн төрлөختний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг устгадаг байгалийн гамшиг. Газар хөдлөлтийн хүч давтамж сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй дэлхийд дахинаа нэмэгдэж байна. Газар хөдлөлт түүнийг дагсан эрсдэл бэлэн байдлын тухай асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв учраас иргэд та бүхэн газар хөдлөлтийн өмнө хэрхэн бэлтгэл байдлаа хангаж газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг www.bэлэнбайцыг хэмээн сайтаас авч өөрийгөө болон бусдыг болцошгүй гамшигаас сэргийлэхийг анхааруулъя. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Консулын 4 замын уулзраас аймгийн засаг даргын тамийн газараас Ангаахын уулзар хүртэлх нийтдээ 2 гаруй км үргэлжлэх автозамыг 4 үгнээ болго өргөдөх ажил удахгүй эхлэх гэж байна. Тиймээс автозамын трасст ороод байгаа 130 мод олон тонны бутыг тайрч авах зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд үндсээр нь авч шилжүүлэн суулгах технологи манай улсад хөгжөөгөө гэж тайлбарллаа. 2025 оны намар автозамын өргөдгөлийн ажлыг дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллана гэж гүйцэтгэгч компаниас мэдээлж байна. Үзэгч та бүхэндээ бид мэдээллийг шин дархан компортын 4 замын уулзраас аймгийн засаг даргын тамийн газрын уулзар буюу хуучин хороолын орон сууцны дэргэдэх төв автозам дээрээс мэдээллийг үзүүлж байна. За энэ хэсэгт бол битүү мод байсан. Харин автозамын шинжилгээ ажил хийгдэгч байгаатай холбогдуулан замын траст орсон учраас модыг инхүү тайрж авсан байна. Мэдээж нэг талдаа шинээр бүтээн байгуулалтын ажил хийгдэж автозамын сүлжээг өргөтөж байгаа бол нөгөө талдаа олон жил ургасан ногоон байгууламжийг сүйтгэж байгаа нь иргэдийн дурууслыг хүргэж байгаа. Хамгийн гол нь иргэд дургуутсахтай эдгээр моднуудыг үндсээр нь тайрж аваад өөр газар шилжүүлэн суулгаж модыг хогийн цэг дээр биш үн цэнийг нь өсгөж дахин ашиглах хэрэгтэй гэдгийг сануулж байгаамаа. За бид үүнтэй холбоотой мэдээллийг талын их сурвалжуудаас тодруулан одоо хүргэнэ. Тус ажлын ерөнхий үндсэн гүйцэтгэгч буюу Окторгон бүтээл компани инженер Батбатартай уулзж байна. Цаанд өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энд яг хаанаас хаа хүртэлх ямар одоо хүчин чадалтай автозамыг яаж шинжлэх гэж байгаа вэ? Тэгэхээр тэр мэдээлж байгаа. За энэ Окторгон бүтээл компани манай компани маань 2024 оны 9 сарын 1-нд захиалагч болох аймгийн засаг даргын тамган газартай ажил гүйцэтгэх барилгын автозамын барилгын өргөтгөлийн ажлыг гэрээ байгуулж ажилласан байна. 25 онд дуусгаар энэ онд дуусгаар. За энэ замын өргөтгөлийн ажил маань болохоор одоо энд бол хоёр игний зам байна тийм ээ. Эндээс болохоор аймгаас хийгдсэн аймгийн засаг даргын тамган газраас захиалагч зургийн даалгавар боловсруулад тэгээд тэр зургийн дагуу одоо бид нар одоо 4 игний зам болох юм. Одоо 2 тийшээ одоо энэ захаас наашаа 1 игний нэмээд тэрнээс цаашаа дахиад 1 игний нэмээд тэгээ ингээд үндсэндээ 4 игний замтай болно гэсэн. Тэгээд 4 игний зам маань эндээс наашаа 3.5 м наашаа сунана гэсэн үг шүү дээ. Нэг зорчих хэсэг гэдэг.
Тэрнээс наашаа ийшээ болохоор 2 м 50 санж ногоон байгуулалт байх юм. Тэгээд ийшээ болохоор 2 м-тэй явган үний замтай. Тэгээд энэ үндслээрээ одоо ингээд үндсэндээ пикет буюу нойлоос болохоор энэ консулын уулзуур гэж ярьдаг тийм ээ хүмүүсээ. Консулын уулзуураас энэ аймгийн тамгын газар хуучаа. Нийт хичнээн метр зам. Нийт энэ чинь П хэлбрээрээ тойроод яг чиглэл нь болохоор аймгийн тамгын газар аймгийн тамгын газараас ангаахын уулзуураас 16 давхрын урд уулзуур гэсэн ийм П хэлбэрийн зам байгаа. Энэ нь бол нийтдээ 2 км 40 м ийм зам дээр өргөтгөл шинжилтийн ажил буюу 4-ийг нь болгоно гэсэн. Консулын уулзуураас наашаа яваад автобусны зогсоолууд хийгдэнэ. Энэ ажлын хүрээнд болохоор явган зам, гэрэлтүүлэг, дулааны шугамын одоо хүчтгэлийн ажлууд, одоо тараас дайрсан ажлууд байгаа шүү дээ. Хөндлөн гарсан. Бид нарыг бүгдийг хүчтгэн, цэвэр бас цахилгаан эднэрийг болохоор гэрээ байгуулад одоо мэргэжлийн компаниудаар гүйцэтгүүлж байгаа. Хизээ ер нь ажил одоо хүчлэлтэй ажил хийгдээ хизээ ер нь эцсийн байдлаар ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр прогнозтай байна. За 25 оны намрал гэж ойлгоход одоо болно. 25 онд багтаагаал те 9 сарын сүүлээр л гэж. Тэгэхээр замаа бүгдийг нь гэж ойлгож байна. Бүгдийг нь гэж ойлгож байна. Энэ дээр болохоор зөвхөн замын хучилт биш. Явган зам, гэрэлтүүлэг, дулаан, цахилгаан ингээд бас нэг 4-5 багцсан байгаад байгаа байхгүй юу? Тэ. Тэр бүгд маань 9 сард гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээж бас энэ хэсэгт ногоон байгууламж сүйтгэгдэж байгаад иргэд зарим иргэд бол бухимдалтай байна л да. Нэг талдаа бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үгүйсгэж болохгүй замын тараст орсон учраас яалтчгүй авна модыг. Гэхдээ авахтаа магадгүй те үндсээр нь аваад ч юм уу өөр газар шилжүүлэн суулгаад дахиад тэр модыг одоо те өхүүлэхгүйгээр хаяггүйгээр ашиглах боломж байгаагүй мүү гэдгийг асуугаад байна. Тэгэхээр та бүхэн яг энэ ногоон байгууламжтай холбоотой ажиллаар ямар одоо мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж байна? Замын тараст хичнээн мод юу н ороод байгаа вэ? Манайх болохоор яг замын тараст орж байгаа моднууд энэ үндсээр нь авах ажил одоо ингээ аймгийн хотогчлолттой гэрээ байгуулад ажиллаж байгаа. Тэр маань одоо яг бид нар одоо энэ тараст одоо ийм ногоон байгууламж орчоод байна. Тийм ээ? Одоо энийг одоо ямар нэгэн байдлаар одоо ингэж авах уу, яаж авах уу гэдэг нь хотогчлолттой яриад хотогчлолт бас нэг ингэж авсан дээрээ одоо энэ дээр үндсээр нь аваад өөр газар суулгахлаар ямар ч тийм ургах нөхцөл байхгүй гэдэг одоо ямар ч одоо дахиж сэргэх нөхцөл байхгүй энэний үндэс ч одоо маш хол газар тавцсан байгаа шүү дээ тийм ээ. Тийм болохоор одоо ингэхээс өөр арга байхгүй. Тэгээд дахиад энэ хажууд нь 2 м 50-тай өргөн ногоон зурус бий болохоор энэ дээрээ дараа нь арга хэмжээ авъя гэсэн тийм л ярил тохиролцоонд хүрчээл байж л байгаа л та. Энэ дээр болохоор модны хэмжээ бол нэг 100 нийт тарасын уртад 2 км-ийн уртад шүү дээ. Нэг 120 орчим мод тайрагдж байгаа. Том улаас гэсэн үг шүү дээ, тийм ээ. Эднэрийн ширхэг тоо бол одоо энэ ботнууд бол нэлээд их тоо гарах байх. Нэр одоо зам тавиа шинээр явж байгаа ногоон байгууламж нь ийм бут хэлбэрээр байх уу, мод байх уу гэдг нь одоогоор тодорхой байна. Одоо бол тодорхой биш байгаа. Энд дээр болохоор одоо ингээд өргөтгөлөө хийгээд зургасаа гараад ирнэ шүү дээ, ногоон байгууламжийн зургас. Тэр маань гараад ирэхлээр 2 м 50-тай гэхлээр нэлээ өргөн зурус гарч ирнэ. Тэгэхээр тэн дээр одоо мэргэжлийн байгууллага нь мод тарих уу, бут тарих уу, одоо сүүлийн үед гарч зүйлэг мод ургамлууд биш шүү дээ. Тэрнийг тарих уу гэдэг нь одоо аймгийн тамгын газрын бодлогоор явагдах байх та. Тэр иргэд жолооч нарын хамгийн их асуудал зүйл бол мэдээж одоо уран цаг ирээд энэ замын ажил хийхдээ хизээнээс ер нь те альс хар замын хөдөлгөөний хязгаарлах болоо гэдгийг сонирхдаг. Яг тэгэхээр ажлаа төлөвлөн те тухайн өдрийн одоо ажилтай холбоотой байдаг учраас танд нэг прогноз хийх боломж байна. Яг энэ хэсгээс энэ хэсгийн зам нь яг тэдэн сард ч юм уу хаагдах байх гэсэн түр хугацаагаар. За бид нар бол яг одоохондоо бол эхний ээлжинд бэлтгэл ажлууд явагдаж байна. Аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтээс аймгийн тамгын газар, захиалагч, хот байгуулалт эднэртэйгээ бүгдээрээ уулзаад ярилцаад эхний ээлжинд пикет 0-оос эхэлж байгаа буюу одоо энэ консулын уулзуур шүү дээ. Консулын уулзуураас энэ комфортын уулзуур хүртэл ингээд нэг 200 хэдэн метрээр орлоо дээ. Ингээд хэсэгчилж хаяа. Хөдөлгөөн нэлээ их байгаа шүү дээ. Тийм учраас хөдөлгөөнийг бас аль болох саад учруулахгүй байх үднээс 260 м газар байгаа хаа. 260 м газар эхний ээлжинд комфортын уулзуур хүртэл тасалж хаагаад зорчих хэсгээ хааж угаад өргөтгөлөө хийгээд асфальтаа аваад тэгээ буцаач нээгээд ингээ хэсэгчилж ингээд нээгээд уулзуур одоо тэр уулзуур ч юм уу тийм ээ одоо 4 замын уулзуурууд байгаа шүү дээ. Тэр болгоныг хөдөлгөөнд аль болох саад учруулахгүйгээр ингээ хэсэгчилж хаах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За ер нь төсөвт өртөг те улсын суурьны хичнээн тэргуун төрийн хөрөнгө оруулалт хийх ажил. За энэ харин төсөв нь бол
би бас сайн тодорхой мэдэхгүй нэг 7.3 хорцоо бүх ажлууд нийлнэ гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө цахилгаан, дулаан, цэвэр, хариуцах татвар, энэ явган үний зам ингээ бүх зардлууд одоо энэ нөгөө тайрсан барьсан гэл ингээл тий. Нэг 7.3 орчим. Хөтөлбөрийн бүтээл компани бэлтгэл бэлэн байдлаа хангасан байгаа юу? Хичнээн хүн ер нь ажиллахаар байна тийм ээ. Одоо энэ дээр бол их өндөр далан малан бол баригдахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр одоо яг энэ одоо хүчлтийг бол гадаргуун юу дахин боловсруулах уу одоо энэ хүчлтийг чинь дахиж боловсруулна. Тэгээд энэ хажуудлын өргөсгөлгийнхээ хэсгийг бас дахиж боловсруулна. Энэний дор болохоор хөлдөлтөө самгаалах уу суурийн доод үе нь 30 санж. Тэрний дээр цементэр өгчүүлсэн суур буюу цементэр бэхжүүлсэн суур нь асфальтны дор гэсэн үг шүү дээ. Замын суур маань 20 санж. Тэгээд суур асфальт 4 санж, өнгө асфальт 3 санж гэдэг ингээд нэг 57 см зузаантай хийцлийнх нь зузаан ингэж явагдах юм байна. За мэдээлэл өгсөнд баярлалаа. За бид иргэдээс ирүүлсэн санал мэдээллийн мөрөөр яг энэ П хэлбэрийн автозам буюу консулын улзраас аймгийн тамийн газар, за аймгийн тамийн газраас анагаахын улзар хүртэлх тийм ээ автозамын өргөтөө шинжилгээ ажилтай холбоотойгоор ямар одоо мэдээлэл өгөх боломжтой вэ гэдэг дээр Окторгон бүтээл компани инженер Батбаатараас мэдээллийг тодрууллаа. За та бүхний хамгийн гол нь цаг хугацааныхаа дагуу чанар гүйцэтгэлийн өндөр гүйцэтгэлээрээс ажиллаа гүйцэтгэж тийм ээ дарханчууд автозам хөлөөлгөж өгөхийг бас хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Нийт дарханчуудаа бас бидний ажлыг хүндэтгээд хөдөлгөөнд соёлтой боловсон оролцоорой, дэмжиж ажиллаарай гэж хүсье. Одоо үзэгч та бүхэндээ цаг агарын урьдчилсан мэдээлэл танилцуулъя. DBS-ийн мэдээний алхам сэргэлэн бэлтгэдэг ээлжид мэдээллийн хөтөлбөрөө энэ дөрвөд өндөрлүүлж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа эргэн уулзцгаая. Баяртай үзэгчдээ.